За цөөхөн хүнтэй, цөөхөн ажилчидтай компанийн хувьд бол нөгөө ажилчдыг цалин бүртгэх асуудал айгүй төвөгтэй байдаг. За бүх компаниуд, жижиг компаниуд бол бүгд нөгөө нэгтлэнтэй байж чаддаггүй. За энэ нь өөрөө цалин бодоход компани захирал заавалчгүй өөрөө цалин бодох шаардлага гардаг. За бага орлоготой байнгын ингээд нөгөө орлого нь маш их байдаг, маш их одоо санхүүгийн тооцоолол хийх шаардлага гардаггүй ийм компаниуд төр бол сардаа нэг цөөхөн хэдхэн санхүүгийн цалин бодох юм ажлаас болоод нэгтлэн байлгаад цалин өгöd авах боломж олдсон айгу хүндрэлтэй байдаг учраас яг л тийм жижиг бага компаниудад зориулсан нэг ийм Excel бааз суурьтай нэг юм хийлээ. За энэ мэн яах ёстой юм бэ гэхээр тухайн 6 сар гэж байна. За яах ёстой вэ? Бүтэн сая өдрүүдийг ингээ Sunday гэж заагаа явж байгаа. Энэ мань бол ажлын бус өдрүүдээ, амралтын өдрүүдээ. За ажлын 6 хоногтой компаниуд ингээ явчихна. За бүтэн сая өдөр энэ 6 сарыг 7 сар болгоод ингээд өөрчилчих юм бол Sunday нь автоматар ингээд аль өдрүүд нь тухайн сарын аль өдрүүд нь Sunday байх юм бэ гэдгийг заагаа явчихна. За 7 сарын 5-ны өдөр бол Sunday байх юм байна. 12-ны өдөр Sunday буюу бүтэн сая өдөр байх юм байна. За ингээ буцаад 6 сар руу орчих. Энэ мэтчлэн ингээ бүх сарууд нь ингээд адилхан ингээ явчихна. За жишээ 8 сар руу ороод үзэхэд бол 8 сар ингээд явна. За ингээ өөрчлөлтөд явж байгааг бол та бүхэн харна. За энэ ингээ ашиглаа явчихна. За ингээ 6 сар руугаа буцаа орчих. За 6 сар. За ажилчин бурмаа ингээ бурмаагийн нүдэн дээр бол одоо хуудсан дээр орох юм бол ажил эхлэх цаг өглөө 8, орой тарах цаг 17:30-д буусан байх ёстой гэсэн хөтөлбөрийн гэрээн дээр ингээ заасан байгаа. За тэгвэл одоо бурмаа өглөө 8 00 ирсэн гэд өөрөө цагаа бүртгэн, орой буухтаа 17:30-д буусан гэдгээ цагаа бүртгэнэ. За энэ дээр бол админ ирэхээр орж админ засварлах эрхтэй болохоос биш бурмаа ахаад энийг засварлах ямарч боломж байхгүй. За 6 сарын 2-ны өдөр бурмаа өглөө 8:30-д ирсэн, орой 17:30-д буусан. За 6 сарын 3-ны өдөр бурмаа өглөөний бүртгэл байхгүй, хийхээ мартсан, орой 17:30-д буусан. За 6 сарын 4-ний өдөр өглөөний бүртгэл байгаа. Өглөөний бүртгэл 8:00-д ирээд оройны бүртгэл байхгүй. За тэгвэл 6 сарын 5-ны өдөр өглөө 8:10-д ирсэн, орой 17:30-д буусан. 6 сарын 6-ны өдөр өглөө 8:20 8:19-д ирсэн, орой 17:30-д буусан. За ингээд ажилтан бол өөрийгөө бүртгээд явнаа. За ингээд энэ доотлолт нь энэ тухайн 1-р 15 хоногийн хувьд ажилтан 40-70% эрс бүрдүүлэлтийн хувь хангасан буюу 2875 минут ажилласан байна гэдээ энд гараад ирнэ. 2-р 15 хоногийн хувьд бол бодогдох болоогүй байгаа. 2-р 15 хоног тухайн сартаа явна. За 1-р 15 хоногийн хувьд 40-170% нь бүтэн 6 сарын хувьд бол 20-35% эрс бүрдүүлэлт хангаж байна л энэ доор нь гарч байгаа энэ шар дээр. За энэ анхаар гэдэг энэ байгаа энэ мөрөн дээр болохоор бурмаа 19 өдөр 361 минут хоцрохгүй байх шаардлагатайг анхаарна уу гэж байгаа. Энэ яагаад анхааруулж байгаа юм бэ гэхээр нөгөө эрс бүрдүүлэлтийн урамшуул цалин хасагдах нөхцөл бүрдгээс өмнө анхааруулж хэлж байгааг та бүхэн өөрсдөө энийг уншаад ойлгоод явнаа л гэсэн үг шүү. За ингээ бурмаагийн эхний одоо 6 сарын 1-ээс 6 сарын 6-ны хоорондох 6 өдрийн ажлын бүртгэлийг бурмаагийн хуудас руу ороод хараа явчаа. За бурмаатай бол компани 80-20 гэсэн гэрээ хийсэн байгаа. За 80 мянган төгрөг нь үндсэн цалин, 20 мянган төгрөг нь эрс бүрдүүлэлтийн урамшуул буюу ямар нэгэн татвар суудгал авахгүйгээр тухайн ажилчинд урамшуул, эрс бүрдүүлэлтийн урамшуул цалин өгөхөөр тохирсон байгаа. За тухайн сар 26 хоног ажиллах ёстой нь энэ ингээд автоматар өөрөө бодогдоод гараад ирнэ. За эхний 15 хоногт 7020 минут, сүүлийн 15 хоногт 7020 минут, бүтэн сарын хувьд 14040 минут ажиллаж иж 100% эрс хангана. Тэгтээ компани болон ажилчин хоёрын хооронд байгуулсан 96% нөхцөлийг хангасан байвал тухайн ажилчин эрс бүрдүүлэлтийн урамшуул цалин авах нөхцөл нь бүрднэ гэдэг нь 13478 минут байх юм аа.
14440 минутын 96% нь 13478 минут гэж ойлгоорой. За нэг өдөрт ажилчин 540 минут ажиллах ёстой. Нэг өдрийн ажлын цагийн минутын үнэлгээ нь 148 төгрөг, ажил тасалсан үнэлгээ нь 160 төгрөг, хоцорсон минутын үнэлгээ нь 200 төгрөг, эрт харсан илүү цагийн үнэлгээ нь 148 төгрөг буюу үндсэн цалингараа л байгаа. За энийг тайлбарлаж өгч байгаа. За ингээд энэ юун дээр 10,621 минут одоо дутуу байна шүү л гэж анхааруулж харж байгаа шүү. Энэ ингээд тухайн ажилчинд өөрт нь харуулж болно. Энийг бол за 20 зууны 35% эрс бүрдүүлсэн байна. 75 зууны 65% эрс дутуу байна л гэж байгаа. Ингээд энэ бүх юм ингээд харагдаж байгаа. За тухайн ажилчны бодогдсон бүртгэсэн цаг нь ингээд энд харагдаж байна. За эхний 6 хоногийн байдлаар тухайн ажилтан 8 цаг эхний өдөр бүтэн ирсэн байна. Хоёр дахь өдөр 8 цаг 30 минутад ирсэн учраас 30 минутын хоцорсон минут нь хасагдах ёстой байгаа. За ингээ 30 минутын хоцорсон минут байна. За хоцорсон минутын үнэлгээ нь энд байхгүй. Яагаад байхгүй юм бэ гэхээр эхний 30 минутанд тухайн ажилчин хоцорхыг зөвшөөрнө гэдээ энд бичсэн байгаа учраас энэ 30 минутын хосолт байхгүй. За тэгээд 6 сарын 5-ны өдөр 8:10-д ирсэн байна. Энд эхний 30 минутыг энэ 40 минут 10 минутыг нэмээд 40 минут болгоод 40 минутыг 204-өөр тооцоод 8,000 төгрөг хасагдсан байна л гэж ойлгоорой. За 6 сарын 3-ны өглөө эрт бүртгэлээ хийгээгүй бол эрс бүртгэл дутуу гэдээ энд нэг гараад ирнэ. За 6 сарын 4-ний өглөө орой буухтаа бүртгүүлээгүй байвал энд эрс бүртгэл дутуу гэдээ гараад ирнэ. Энэ нь эрс бүртгэлийг 70% хангасан гэсэн компани дотоод дүрмийн дагуу ажилчинд тухайн өдрийн цалингийн 70% цалин энд ингээд бодож байгаа шүү. За үүнийг анхаараарай. За ийм л байна да. За өшөө бусад юмнуудыг бол цаашд үргэлжлүүлж тайлбарлая. Энэ маш их юм байгаа учраас энэ бүгдийг тухайн одоо шалтгаанууд дээр нь ингэж томьёолсон байгаа гэдгийг тухайн бүрд нь харуулах болно. За баярлалаа.